За нэг. За шинэ хавтуудад орууллаа. За өрөөний даалгаврыг энэ өрөөний удирдлага дээр даалгавар засах гэж шинээр оруулчлаа. Энэ дээр болохоор ерөнхийдөө нөгөө давтамжтай өгсөн даалгавруудаа одоо энэ дээр байгаа давтамжтай өгсөн даалгавруудаа засч болдог болгоцсон байгаа. Одоо ингээл даалгавруудаа засчих. Энийг өмнө нь хийцэн байгаа ажилчдын бол яг тэр хийсэн чигээрээ хадгалагдчихна. Дахиад засны дараа зассан ивээрээ тогтмол өгөгдөд явчихна. Даалгавраа энэ хизээнээс эхэлж тогтмол өгөх үү гэдгийг энэ дээр сонгоод өгч болдог болцоо. Одоо дараа 7 хоногийн хэдгээс үү 2 дугаар үгийг бол энийгээ сонгоод хадгалчихна гэсэн үг. Тэгээд бус мэдээллүүдээ солиод хадгалаад явуулчих болно гэсэн үг. За шүүчин даалгавар дээр бол ийм автод болсон байна. За тэнгуүтээ бараа материал дээр дахиад тооллого дээр автод нас цугарлцсан байгаа. За энэ дээр одоо энэ дээр тооллогоо оруулаад за энэ бол нэг 2000 шууд жишээ аваад хийгээд үзүүлчихье. За би энэ хажууд насаа гэдэг хүнээр орцсон байгаа. Энэ дээр насаагаа дээр энэ тоолгыг бүртгээд за энэ тоолгыг за бас тоог нь зүгүүлээд насаа дээр бүртгэжээ. За энийг тоог нь тааруулаад насаа дээр бүртгэжээ. За бусдын өөр хүмүүстэй энэ эдгээр болохоор энэ өөр энэ хүмүүстэй очиж гэсэн үг. Одоо бараа болгоныг хариуцсан хүмүүстэй очиж байгаа гэсэн үг. За энийг ингээ хадгалсны дараа за одоо энэ насаа дээр бараа тооллого баталгаажуулалт гэдэг notification бол очиж байгаа. Тэгэнгүүт энд болохоор насаа дээр харагдах вэ гэхлээр миний тооцоо гэдэг хэсэг гарцсан байгаа. За насаа дээр за ингээ чам дээр ингээд ийм барааны илүүдэлтэй байна. Ийм барааны дутагдaltaй байна. Ингээд алдагдлын юм байна гэд ерөнхийдөө мэдгдэл нь очиж байгаа гэсэн үг. Энийг насаа зөвшөөрөх бол тийм ээ би хагалсан. Ингээд зөвшөөрчин татгалзах бол ингээд татгалцсан. Би бишээ ч юм уу те. Ингээд зөвшөөрөд татгалзаж байгаа гэсэн үг. Энийг болохоор энэ тоолгын тооцоо хэсэг дээр нийт төлөвөнд харагдаж байгаа гэсэн үг. За ингээд эндээс ингээд сордоор англиад харж болно гэсэн үг. Одоо энэ илгээс хүмүүсүүдийн нэр нь байгаа. Тэгээ сар өдөр ерөнхийдөө нөгөө нэг төлөвүүдээр нь шүүжиж болно. За төлөвүүд нэнд байгаа. Дата таблаар хийж байгаа. Энд л ингээд сортлууд эндээс нь бас ингээд харж болно. За тайланг нь бол эндээс ингээд зөвшөөрж татгалзаж байна гэдгийг харж болно. За түүх дотор бараа тоолсон түүхүүд нь харагдчихна. За ийм 3 барааны тоолгыг хийгээд энийг насаар явуулсан байна. Энэ насаа дээр очихтан гэсэн байна. Тэгээд насаагийн үйлдэл нь болохоор энэ тоолгын тооцоо гэсэн хэсэг дээр ороод болж байгаа гэсэн үг.